Санхүү эдийн засгийн их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар курсын оюутан тэгээд дүлгөөнтэй нандин эрдэнэс номын нарыг өсвөр насны хүүхдүүдийг цахим гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэсэн сэдвээр ихтгэл байна. За ихтгэлээр 15 минут хэлцүүлээд асуултыг 3 ихтгэлийн дараа нь хийдэг. Сайн цанаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Санхүү эдийн засгийн их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 3 оюутан нийлээд өсвөр насны хүүхдийн цахим гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэдэг хэлэлцүүлгийг ихтгэлийг танилцуулахад болоод байна. За өнөөдөр агуулгын хувьд болохоор ерөнхийдөө оршил сэдв сонгосон үндэслэл судалгааны хэсэг бусад улсын жишээ энэ дээр ямар хөө байгаа вэ гэдгийг 2 улсын жишээнээр хараад тэгээд зөвлөмж өөрсдөө дүгээд тэгээд энэ судалгааны ажлаа дүгнээ дуусгах байна. За орчлын ер нь дэлхийн ертөнцийг шинжил буй шинэ медиа технологи сэрэг мандалтын үед бид бүхэн амьдарч байгаа. Тэгвэл үүнийг дагаад технологийн донтол кибер дээрлэл буюу гэмт хэрэг онлайн хүчирхийлэл цахим гэмтээр цахим хувийн нууцлалын асуудлууд гэх зэрэг энэ дижитал хэрэглээрээс үүдэлтэй асуудлуудыг бидний өдөр тутмын амьдралд ингээд ихээхэн нөлөөлж байгаа. За тэгвэл яагаад энэ сэдвийг авсан бэ гэдэг үндэслэлээ тайлбарлах юм бол дэлхийн эдийн засагт цахим гэмт хэрэгээс улбаатай жил дунджаад 1:80 орчим амдоорлын хохирол учирдаг байна. За тэгвэл ирээдүйд ер нь 50 жил дэлхийн ертөнц бүхэлдээ аж үйлдвэрийн 4-р хувьсгалд шилжин бидний дүү, үр сад, хүүхдүүд бүгдээрээ тэр чигтээ цахим ертөнцид амьдрах болж байгаа. За тэгвэл энэ хувьсгалыг дагаад маш их хэмжээний боломжууд үүсэж байгаа бол бас үүнийгээ дагаад маш их хэмжээний асар том юм аюул занал хийлэл тийм эрсдлүүд бас гарч ирж байгаа. Тийм учраас үүнд бид нар яг одооноос бэлдэх хэрэгтэй учраас энэхүү сэдвийг сонгож аваад яг эхний хэсгийн судалгаагаа хийсэн байгаа. За судалгааны хэсгээ та бүхэндээ тайлбарлах юм бол манай улсын хувьд цахим гэмт хэрэг жилээс жил тогтсон өсөлттэй байгаа. Үүнийг статистикийн үндэсний хорооны 2023 оны судалгаан дээрээс авсан. За 7 хоногт 40-50 мянган цахим гэмт хэрэгүүд гарч байгаа. Тэгвэл өдөрт 4-5 мянган цахим гэмт хэргийн алтлаг гарч ирж байна. Тэгээд дуудлагын төвд 910 дуудлага зөвхөн цахим гэмт хэрэгтэй холбоотой гарч ирж байгаа. Тэгээ үүний хор уршиг нь 2.9 тэрбум төгрөгийн хохирол одоогийн байдлаар учирч чад байгаа. За тэгвэл цагдаагийн ерөнхий газрын 2023 оны гэмт хэргийн бүртгэлийн судалгаан дээрээс харах юм бол цахим гэмт хэргийн бүртгэл нь 2019 онд 1327 байсан байна. За тэгснээр 2020 онд 2987 болоод өсөөд байна. 21 онд бүр илүү өсөлттэй 4825 болж өссөн бол 22 онд 7012 буюу хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр 8438 байгаа байна. 23 онд. За тэгвэл энэ нь зөвхөн цахимт гэмт хэргийн бүртгэл шүү дээ. За тэгвэл нийт гэмт хэрэгт эздэг хувь нь цахимт гэмт хэрэг маань 24.2% буюу ерөнхийдөө бараг 4/1-ийг эзлээд байгаа байхгүй юу? За энэ нь өмнөх жилийнхээсээ 5.3%-аар өсөлттэй байна. Ер нь жил өсөж яваад байгаа гэсэн. За тэгвэл 2023 оны гэмт хэргийн 8438 хүн хохиролд учирсан гэсэн гэмт хэргийн бүртгэл байгаа шүү дээ. Үүнийг хэдүүлээ хүүсийн байдлаар аваад үзэх юм бол 3224 хүн буюу 38.2% эрэгтэй хүн байна. Эмэгтэй хүмүүс нь болохоор 5214 буюу 61.8%. Хүүхдүүд 83 буюу 1%. 1% магадгүй айгүй жижигхэн сонсогдчихж болно л доо. Гэхдээ бүхэл бүтэн 83 хүүхэд энэ цахим гэмт хэргийн хохирогч болоод үлдсэн байна гэдэг бол маш том асуудал. Тийм учраас энийг бид хөндөж аваад хүүхдүүдэд боломжтой болгох ёстой гэдэг талаас нь энэхүү судалгааг оруулж өгсөн. За тэгвэл дахиад үндэсний статистикийн хорооноос 2023 онд хийсэн судалгааны үндсэндээр 9-16 насны хүүхдүүдийн 94% нь интернетэд тогтмол холбогддог. За тэгээд үүний 50% нь ухаалаг гаргаж эзэмшдэг. Тэгээд хүүхдүүд ер нь 9 наснда олон нийтийн сүлжээг ашиглаад эхэлсэн. За олон нийтийн сүлжээ гэхээр Facebook, TikTok, Like, YouTube гэдэг ингээд
тэр бүхнийг хэрэглээд эхэлчихсэн. За тэгээд одоо 9 настай хүүхдүүд тэгэхээр чинь юмд ийм шүүлтүүртэй хандах бас арай биш шүү дээ. Энэ бол зөв юм байна, энэ бол буруу юм байна гэдгийг хараахандаа шүүлтүүрлэж чадахгүй. Тийм учраас одоо юу гэдэг дижитал мэдээллийн хэрэгслийн эрт хэрэглээ хангалттай хамгаалалт мөн мэдлэггүй бол янз бүрийн кибер эрсдэлд өртөх магадлалыг нэмэгдүүлж байна гэдгийг үүнээс харж болно. За тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас харах юм бол жилд ерөнхийдөө зүгээр дэлхий дээр шүү дээ 200 сая одоо хүүхэд бэлгийн мөлчтөг хүчирхийллийн золиос болоод ингээд үлддэг. Тэгээд үүний тодорхой хувь нь ерөнхийдөө цахим орчинд үлдэгддэг. Тэгээд энэ нь жилээс жилд ерөнхийдөө нэмэгдээл яваад байгаа. Тийм учраас интернет орчин нь мөлчлөг хүчирхийллийн талбар болж ийм хувирах эрсдэл байна шүү гэдгийг үндэс хүндэж өгөхийг хүссэн. Тэгээд тийм учраас цахим орчинд хүүхэд хамгааллын асуудлыг одоо бүхэл түвшинд авч үзэх хэрэгтэй байна шүү гэдгийг эндээс авах ёстой. За тэгвэл хүүхэд хамгааллын асуудал гэж хүүхэд хамгааллын тогтолцоо гэж юу вэ гэдгийг одоо та бүхэндээ тайлбарлая. Энэ нь болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүн амын хөгжлийн хөтөлбөрийн 2023 оноос одоо нөгөө 23 оны тодорхойлолтойгоо хүүхэд хамгааллын тогтолцоо гэдэг нь хүний нөөц, санхүү, хууль тогтоомж, засаглал, хяналт, мэдээлэл цуглуулалт, хамгаалалт, хариу арга хэмжээ авах, асар халамжийн үйлчлэгээ зэрэг эдгээр бүхэл үйлчлэгээний одоо бүрдэл болгосон нэг цогц зүйл юм аа. Хүүхэд хамгааллын тогтолцоо амин чухал асуудал нь эдгээр оролцогчдын одоо энэ дотор нь байгаа энэ бүрдэл хэсэгт орж байгаа энэ санхүү, хууль тогтоомж зэрэг оролцогчдын хоорондоо бүгдээрээ харилцаатай хамтран ажиллагаатай юм ажиллаж байгаа юм цогц процесс юм аа гэдгийг тодорхойлж өгсөн. За тэгвэл ерөнхийдөө бол энэ нөгөө нэг хүүхэд хамгааллын тогтолцоог бас юугаар үнэлж болох вэ гэдгийг DQ буюу одоо digital quotation гэж байгаа. Энэ нь юу вэ гэхээр дижитал оюун ухааны чадамж. За энэ нь кибер эрсдлийг бууруулахын зэрэгцээ технологийн ашиг тусыг хамгийн дээд хэмжээнд байлган ухаалаг сонголт хийх боломжийг олгодог чадвар DQ гэдэг. Энэ нь хүн технологиг ашиглан амжилттай, амуу хариуцлагатай амьдрах чадварын үндэс суурь болж өгдөг. Түүнчлэн бүх нийтийн ёс суртахуунд суйрлан хүмүүс сорилтыг даван туулах, дижитал ертөнцийг ашиглах боломжийг олгох техник, танин мэдгүй нийгэм сэтгэл хөдлөлийн цогц чадвар. За одоо хүн нэг IQ, EQ гэж байдаг шүү дээ. Үүний ажил DQ гэж нөгөө одоо дижитал медиаг удирдах чадвар нь одоо маш чухал зүйл. Энэ зүйл нь болохоор мэдлэг, хандлага, үнэт зүйлээс бүрдсэн 3 түвшний 8 чиглэлгүй 24 чадамжийг илэрхийлдэг зүйл юм. За тэгвэл би та бүхэндээ одоо DQ буюу дижитал медиагийн чадварын 8 чиглэлийн та бүхэндээ танилцуулъя. Эхний чиглэл нь дижитал танилт гэж байна. Энэ нь юу вэ гэхээр одоо технологийн ерөнхий мэдлэгтэй цахим сүлжээнд соёлтой биеэ зүй удирдан чиглүүлэх чадварыг дижитал танилт гэж хэлж байна. За хоёрт нь дижитал хэрэглээ гэж байна. Энэ нь цахим тоглоом болон цахим сүлжээнд хит их цагийг өнгөрүүлэхгүйгээр өөрийн цахим хэрэглээг хянаж чадах чадварыг илэрхийлдэг. За тэгвэл гуравдугаар дижитал гэмт хэргийн менежмент гэж байна. Энэ нь яг л гэхээр кибер халдлага, кибер хүчирхийлэл, дээрлэлт зэрэг байдлыг олж илрүүлэх, илрүүлсэн тохиолдолд хаашаа хэн рүү хандах вэ гэдгийг мэдэх тийм чадварын мэдлэг. За тэгвэл дөрөвдүгээрт нь дижитал аюулгүй байдлын менежмент. Энэ нь юу вэ гэхээр өөрийн мэдээллээ одоо нөгөө хамгаалах зорилгоор нууц үгийнхаа талаар мэдлэгтэй байх ёстой. Одоо жишээлбэл нууц үгээ илүү сайжруулахын тулд одоо нэг том үсэг, нэг тоо, нэг тэмдэгт ч юм уу ингэж илүү юм чадваржуулах шаардлагатай гэдгийг энэ дижитал аюулгүй байдлын менежментийн чиглэлээр илэрхийлдэг. За тавт нь дижитал нууцлалын менежмент. Энэ нь өөрийн болон бусдын мэдээллийг хамгаалах зорилгоор цахим сүлжээнд хэд хувийн мэдээллийг оруулахгүй байх чадвар. 6-т нь дижитал шүүмжлэлт сэтгэлгээ. Энэ нь яг вэ гэхээр аливаа мэдээллийг энэ үнэн үү, энэ худлаа юу, энэ их сурвалжид баталгаатай юу, баталгаатай юу гэдгийг одоо өөрөө шүүн тунгаах тэм сэтгэлгээний чадвар. 7-т нь дижитал холбоо. Энэ нь яг вэ гэхээр одоо цахим сүлжээнд гаргажгүй үйлдэлийнхөө хүрээнд хэрвээ би зохисгүй үйлдэл гаргах юм бол хуулийн хүрээнд хариуцлага хүлээх. Хэрвээ би зохистой үйлдэл гаргах юм бол би ингээд хүмүүс цаашаадаад явна гэдэг тийм үр дүнгээ мэдэх байх ёстой зүйлийг дижитал холбоо гэх. За тэгвэл
хамгийн сүүлд нь дижитал IQ буюу одоо цахим сүлжээ хин нэгний гутаад оромжлох үйлдэл одоо хийхээс өмнө энийг хийх нь би зөв үү? Нөгөө хүнд маань ямар сэтгэл төрөх вэ гэдгийг одоо мэдэх юм сэтгэл зүйн цогц ойлголтын чадвар юм аа. За тэгвэл бусад улсуудын хүүхэд хамгааллын тогтолцоон дээр ямар хөө арга хэмжээ авч ирнэ гэдгийг Канада улс болон Герман улсын жишээнээр авч үзье. За Канада улс нь болохоор онлайн сэвдээ урайдаар одоо хүүхэд эцэг эхчүүд залуучуудад зориулсан юм цахим аюулгүй байдлын мэдээллийн цахим хуудсыг ажилуулдаг. Үүнийхээ бүрээд ерөнхийдөө бол хүүхдийг цахим халдлагаас сэргийлэх нь бол хамгийн зөв арга нь эцэг эхийг мэдээлэлээр хангах юм байна гэж үздэг. Энэ нь тийм учраас Protect Kids Online гэсэн цахим хуудсанда одоо эцэг эхчүүдийг мэдээлэлээр хангаад үүнээрээ дамжуулаад одоо хүүхдүүдийг цахим гэмт хэрэг болон халдлагаас сэргийлж байна гэж үздэг. За тэгвэл Герман улсын жишээг авч үзэх юм бол Герман улсын хэмжээд бол хүүхэд залуучуудын халамжийг үйлчлэхэд орон нутаг тэгээ залуучуудын халамжийн агентлагаас санаж болсон одоо ерөнхийдөө залуучуудын хүрээг айгүйх сонсдог энэ цахим гэмт хэрэгтэй холбоотойгоор тэгээд үүний холбоогоос одоо нөгөө нэг Европын зөвлөлийн конвенц гэмтээ орсон. Уг конвенц нь болохоор нөгөө нэг юм хүүхд интернет орчинд хахаад байгаа тэр одоо зураг, бичлэг юм хүүхдүүдийн садар самуун юм одоо юу гэдэг материал, техник, технологи ашигласан юм дүрс бичлэг, эсвэл юм үйлдэл, түүний бүтээсэн, түгээсэн зүйлсийг юм программын тусламжтайгаар мэдээд тэгээд үүнээсээ одоо тэрийг газ устгах тэгээд тэр тараас нь түгээсэн одоо дэлгэрүүлсэн хүмүүсийг олж аваад одоо нөгөө нэг ойлгуулах тиймэрхүү арга хэмжээг ашиглаж хийдэг. За тэгвэл энэ судалгааг хийсэн одоо бид гурван зүгээс интернетийг аюулгүй ашиглах бяцхан зөвлөмжийг одоо бэлтгэсэн. Эхнийх нь болохоор өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх хэрэгтэй. Хоёр дахь нь үйл таних хүмүүс рүү өөрийн зураг бичлэгийг явуулахгүй байх хэрэгтэй. Ерөнхийдөө бол эрсдлээс хамгаалж байгаа гэсэн үг шүү дээ. Гуравт нь өөрийн нууц үгийг бусдад өгөхгүй байх. Тэгээд нууц үгээ им амар хэлбэр одоо утасны дугаар, төрсөн өдөр, нэр гэх зэрэг зүйлсээр ингээд хийхгүй байх хэрэгтэй. Дөрөвт нь интернетээс сэжигтэй элдв бүсийн одоо програм татахгүй, линк рүү орохгүй байх хэрэгтэй шүү гэдгийг сануулж байна. За тэгээд имэйл, фэйсбુક болон цахим сүлжээд сэжигтэй мэдээ, мессеж хүсэлт ирсэн тохиолдолд одоо насанд хүрсэн хүнд хэлэх эсвэл нөгөө нэг цагдаагийн ерөнхий газар цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ч юм уу ингээд илэрхийлж энэ одоо нөгөө нэг эрсдэлтэй зүйлсийг мэдээлж үүнээсээ сэргийлэх хэрэгтэй шүү гэдгийг одоо зөвлөмжийн дагуу хүргэж байна. За энэхүү судалгааны үрээд үнэлэх юм бол судалгаагаа хийгээд явхад ухаалаг гаруудаас цахим төхөөрөмж интернетийн хэрэглээ маш хурдцтайгаар нэмэгдэж байгаа байна. Хоёрдугаар цахим хэрэглээний соёл мэдлэг хүмүүсийн дунд маш их тутмаг байгаа байна. Гуравдугаар мэдээллийн урсгалд тавигдах хяналт ерөнхийдөө бол хангалтгүй байна гэдгийг одоо энэ судалгааны үндэс дээрээс харсан. Дөрөвдүгээр эцэг эхийн хараа хяналт хүүхдүүдтэй тавих анхаарал тутмаг байна шүү гэдгийг судалгааны хүрээнд үзсэн. Тавд нь эцэг эхчүүд өөрөө ингээд нөгөө хүүхдүүдтэй анхаарал тавихгүй хяналт тавихгүй байгаа. Тэгээ өөрсдөө бас энэ цахим орчинд энэ цахим сүлжээнд дондцсон байгаа хүүхдүүдтэй сөрөг нөлөөлөл болж шүү гэдгийг судалгааны үндэс дээрээс харсан. Тэгээд энэ бүхнийг харгалзан үзээд эцэг эхч хүүхдүүдэд дижитал боловсролын сөрөг нөлөө үүнээс өөрийгөө болон бусдыг яаж хамгаалах талаар мэдлэг олгох нь зүйтэй байна гэдгийг үнэлтэнд хүрсэн. За ингээд та бүхэнд анхаарал хандуулсан баярлалаа.